Гурван субъектыг бүгдийн мэдээлэлээр хангах тийм нийтийн сошиал сайт юм уу групп байх хэрэгтэй байхгүй юу. Тэгээ тэр групп дээрээ өдөр болгон тасралтгүй шинэ юм юу шийдэгдэж байгаа, ямар ажил хийж байгаа, ямар явцтай байгаа гэдгээ тавих хэрэгтэй байхгүй юу. Тодорхой биш бүрхэг ямар ч мэдээлэлгүй яг яах гээд байгааг нь мэддэхгүй тохиолдолд хүмүүс эргэлзээд юу ч хийж чаддгүй, яахаа мэдгүй гайхаад идэг байхгүй. Тэгээ цаг хугацаа чи өнгөрөө явчихна. Найдууд бүгдээрээ нэг худалдаж авахаараа зэрэг худалдаж авахаараа бүгдээрээ нөгөө стандартыг зөрчиж дандаа баан хийсэн. Тэр баан нь болохоор одоо нөгөө даас нь хитрээд одоо дотроос нь нуралд үүсээд байгаа байхгүй юу. Орсон суугчтай бүгдээрээ энийг дэмжиж ингээд аль талаас энэ ажлыг одоо битгий хоош нь тавиа. Бүгдээрээ л одоо хамтарч энэ орон гэрээ одоо шин болгож амьдраа гэдэг л уриалмаар байна. Би бол үндсэндээ би гэрээгээ хийсэн байгаа. Дээрээсээ бүр байнга нурна, босгооч нь ясааж өмнө дийртгээ байдаг. Би хяналтын хороогоос солиод байраараа бүгдээрээ нэгдээд энэ төслийг амжилттай хэрэгжүүлье гэж баг уриалмаар байна. Энэ байр бол 70 жил болох гэж байна, тий. Энэ байр найдваргүй байр. Хамгийн найдваргүй байр. Би хэлээ шүү дээ 97 хоногийн дотор усаалж ирсэн. Одоо би холгон зурамтайгаа байлдаад явж байна. Дээр нь одоо манай нэг өрөө ингээд цахилгаан нь хаан тас мэдрэхтэй байсан. Тийм учраас би энэ компанийг одоо талбараас дэмжиж л явмаар байна. Энэ орж байгаа компани мөнгөө гаргаж чадахгүй бол төр гаргаж чадахгүй л гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ найдвартай мөнгийг гаргаад найдвартай айгүй зөв одоо тав тухтай юм байшин барина гэж байгаа бол бид нар бол ер нь таллаас дэмжмээр л байгаа. Одоо байгаа эрх зүгээр барилга баригдахад газар төрийн өмчч гисэн төрийн аль нэг байгууллагын нэр дээр шилжиж барилгын тухай хууль болон бусад дэд үтсийн салбарын хуулийн дагуу зөвшөөрлөө хаагийн даалгавар авах гэх мэт дараагийн процесс явдаг. Зүгээр төр гээд газар эзэмшил нь болоход тусгай хамгаалтын нэр дээр л авдаг болохоос ш барилгын тухай бусад хуулиар дээр нь барилга баригдахаар аль нэг төрийн байгууллагын нэр дээр заавал очдог. Дээр нь зэвсэг дүүчин байна уу, Улаанбаатар орон сууцчлалт байна уу, ингээд явдаг. Тэр хуулийнхаа дагуу төсөл хэрэгжүүлэгч эрхээ хуулийн дагуу шилжүүлсэн Улаанбаатар орон сууцчлалт учраас Улаанбаатар орон сууцчлалтад хэрэгжиж байгаа дахин төлөвлөлтийн газруудыг бүгдийг газар төлөвлөлтийн одоо журам хуулийн дагуу эрдэнэ төлөөлөгчдийн хурлаар батлуулахдаа эднийд шилжүүлье гэдэг ингээд ороод батлагдсан. Компани өөрөө төлөөлөгчдийн хурлын тогтоолоор 100% нийслэлийн өмч байгуулагдж байгаа. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө шилжих нь өөрөө эрдэнэ төлөөлөгчдийн хурлаар орж хянагдаад хуулийн дагуу хянагдаад бас ингээд тогтоол гардаг. Тэгэхээр хоёр удаа гүйцэх засаглал хурлын байгууллагаар орж давхар явдаг учраас энээр бол эрх зүйн зөрчил байхгүй гэж бодож байна. Иргэд 100 гурван талт гэрээгээ байгуулад Улаанбаатар орон сууцчлалт дээр гэрээ маань хадгалагдана гэсэн үг. Энэ маань өөрөө нийслэлээр хадгалагдж байна гэсэн үг. Тэгэхээр энэ төсөл хэрэгжээ дуустал гурван талт гэрээ дүгнэгдээд буюу айлууд орон сууцсандаа ортол ороо дуустал үл хөдлөлийн гэрчлэгээ та бүхэн өөр дээр автал нийслэл дээр буюу Улаанбаатар орон сууцчлалт дээр та бүхний үл хөдлөлийн гэрчлэгээнүүд бүгдээрээ хадгалагдж байна. Газар чинь өөрөө бас хадгалагдж байна гэсэн үг. Энэ хооронд энэ төслийг хэрэгжүүлж байгаа ямар нэгэн компани энэ газрыг буюу энэ баригдж байгаа орон сууцыг барьцаанд тавих, зээл авах тийм ямар нэгэн боломж байхгүй. Зөв. Тэгэхээр энэ төсөл хэрэгжүүлэгч компани өөрийнхөө хөрөнгөөр энэ барилгыг барьж дуусгаад айлуудад нь гэрчлэгээнүүдэд хүлээлгэж өгсөний дараа, айлуудаа байранд оруулсны дараа саяны ярьж байгаа одоо тэр буудал юу энэ нь бол тухайн компанийн нэр дээр нь газар шилжээд явна л гэсэн үг. Энэний тулд эхлээд энэ одоо 85 айл бүгдээрээ гэрээгээ дүгнээд байруудаа аваад тэгээд дуусгах хэрэгтэй. Тэрний дараа бол тодорхой хэмжээгээр нөгөө барилга нь орон сууцных нь юу сүүхийнхаа нэр дээр гарна, дараагийн сүүх нь нөгөө буудал нь бол тэр аж ахуй нэгжийнхаа нэр дээр шилжинэ гэсэн үг. Тэр бол энэ компани ямар нэгэн байдлаар одоо энэ төсөл хэрэгжүүлж байгаа компани бол одоо үл хөрөнгийн гэрчлэгээ гаргах юм уу, барьцаанд тавих юм уу, тийм ямарч боломж авахгүй ш. Тэрийг нь төрийг нь төлөөлөд энэ Улаанбаатар орон сууцчлалт баталгаа болоод гурван талт гэрээ байгуулад газрыг нь өөр дээрээ шилжүүлээд одоо энэ бүх одоо техникийн нөхцөл, барилгын зураг төсөл бүгдээрээ Улаанбаатар орон сууцчлалт гэдэг компани нэр дээр зөвшөөрлүүд нь гараад явна гэсэн үг.